Сайн байцгаана уу? Алмас шанхруудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр та бүхэндээ байгаль дэлхийтэйгээ зөв бусаар харьцуул яадаг вэ гэх хэдэн богинохон түүхийг уншиж хүргье гэж бодлоо. Авгай мод аминд халтай, ээж хад өрөнд нэхэлтэй. Монголчууд байгаль дэлхийгээ шүтэн бишгэрч уул авоондоо цайс үнийхээ дээжийг өргөдөг байлаа. Энэ нь шашны зан үйлтэй холбоотой мэт оловч байгаль дэлхий Тэнгэр хангаагаа хамгаалж ирсэн уламжлал юм. Аваа тахилахтаа уул, удган мод, ус гол гэж альч нутагт хэлбэг байдаг бөгөөд энэ удаад бурхан халдуун, отхон тэнгэр, алтай таван богд, орхон, төшөө гүн зэрэг их хайрхад гол мөрнийг хэрхэн шүтэж дээдэлж ирснийг өгүүлэхийг зорьсонгүй. Бодтой тохиолдсон хэдэн баримтыг дурдъя. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын өмнө Сэлэнгэ мөрний гүүрний орчимд Авгай мод хэмээн олонний шүтэн болсон мод бий бөгөөд одоо ч гэсэн хол оройс олон хүн очиж хүсэл бодлоо илэрхийлж гэр бүлийнхээ амнаас эрүүл мэндийг даатгаж өргөл өргөж хариу тусыг нь хүрцээр байгаа билээ. Хоёр модыг хүн хувцалсан маягаар хадгаар ороосон нь сүрлэг сайхан харагдана. Хэдэн жилийн өмнө алдарт тужийн нарсыг хядаж байх үед Авгай мод мөн өртсөн байна. Ардын цэргийн дугаар ангийн Ахмад Эскэгч өөрийн саналаар 7 цэрэг дагуулan ирж Авгай модыг шатаасан байна. Энэ нь мохор сусаг бишрэлтэд тэмцэж намын эвлэлийн гишүүнийхээ үүргийг нэр төртөө биелүүлж буй тэр. Цэрэг офицерууд тэндээс ангируугаа буцаж явахдаа машинтайгаа онхолдож бүгд газар дээрээ нас орсон байна. Ослын газарт ирсэн цагт нь сэргийлэх автотехникийн хэргийг шалган байцаах газрын ажилтнууд уул бартаанд ямаа шиг асаж явдаг ГАЗ 66 машин үл ялэг налуу газар ийхүү ойцсныг ихэд гайхаж байж билээ. Бас Ахмад Эсийн эхнэр нь уг ослоос 7 хоногийн дараа гинэт ухаан алдан унаж сэхэл авалгүй өвөд болсон байна. Харин шатаагдсан Авгай модны мөчөр хойтон хавар нь ахин цэцгэлэн ургаж навч нахаа дэлгэрэн хүмүүсийн тавьсан хадаг яндар намирч байсан гэдэг. Архиа эргүүлж өгөөд амнаасаа аварчээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ээж хад хэмээн Монгол даяар алдартай сугаа хүний дүртэй хад бий. 5-6 жилийн өмнө л гэхэд ээж хадан дүргсэн цайг тойруулан үрсэн нь хоньны томоохон хашаа шиг харагддаг байсан бөгөөд одоо бол орон нутгийн засаг захиргаанаас анхааран тусгай хашаа барьж харуулах хамгаалал гаргаж ирснээр хүмүүсээс татвар авч орон нутгийн төсөвт оруулдаг болсон аж. 1980-ад оны үед нутгийн балдан гэгч гашуун нисэн юмнаас буцдаггүй нэгэн ир ээж хадан тавьсан шилтэй архинаас үе үе аваад уучдаг байсан юмсанч. Гэхдээ зүгээр ч авахгүй. Ээж минь ээ, өчүүхэн намайг өршөөж хайрлана уу. Муухай чинь өнөөдөр танаас ганц 2 шил арх зээлдэж хүртээ. Бололцоотой боломгцоо нэг их удаахгүй эргүүлж өгье. Химэн гуйж цагаан гэдээ хадаг сан байхан тавиад архинаас наваад уучдаг байж. Ээж хаданд 100-аас 200 шил арх тавигдсан байх тул хорогдох нь эс мэдэгдэнэ. Балданч 2-3 шил архиа уугаад л ойролцоох нь тасарч унана. Орой шөнөөр сэргэж мордоод л харна. Ийм байдлаар жил тойроход балдангийн бие өгөрхөх болж юмл идэж уул эргүүлж бөөлжөөд байх болж. Эмчэд үзүүлэхээр хордлого байж магадгүй гэд хідэн эм бичгээс цаашгүй. Арга ядахтаа дээр үед гандан сууж агаад хар болсон дондоо үгэн дээр очиход эрхээ татаж үзээд "Хөөе хүүмэн, чи бусдаас авсан үр зээлээ төлөөгүй хүн бололтой. Хинээс юу авснаа сайн бод" хэмээсэн байна. Өдөржин бодсон ч гэлээ бусдад өгөх үнчин ишигний үр зээлж санаанд нь орсонгүй. Өглөө нь балдан ээж хаднаас бүтэн жилийн турш арх зээлж гударснаа санаж хотын намаачинд сайн ир хонио барьж өгөөд авдар арх аваад ээж хадыг нар зүв тойруулан тавьсан байна. Гэвч бас л тиссэнгүй. Залбирч мөргөж байж нэг шил архийг эргүүлэн авч залиглаад морцсон байна.
Үүнээс хойш би энэ иларшиж хэвэндээ орж. Тэр үед ээж гаданд цай, хадаг, сүү, эдээний дээжийг өргөхөөс гадна өөрийн ажил хөдөлмөрийн багаж зэвсэг хэрэгэлдэг зүйлээ тодорхой хугацаагаар тавиад авахад ажил үс бүждэг гэж ярих хүнж бий. Эдийн засгийн ухааны дэд докторийн зэрэг хамгаалсан Төв аймгийн Чулуунбат ярихдаа тэр үед 25 төгрөгийн үнэтэй хятад сумтай үзгийг анх зах дээрээс 35 төгрөгөөр аваад ээж гаданд 14 хоног тавиад буцааж авч диссертацаа бичээд хэдхэн сарын дараа Москвад очиж цолоо амжилттай хамгаалсандаа гэж байсан юм. Үнэн худлыг нь бүү мэд. Наривчлан судал цуглуулбал иймэрхүү яриа нилээд сугларах болтой юм лээ. Уусан архиныхаа халуунд удган модыг ороолгоод хэрхэн хохиров. Улаанбаатар хотоос хойш өртөө гарууд хандгаат хэмээх үзэсгэлэн дам бий. Жодоо, нарс, бус, хуш мод ургасан энэ амны дундуур хандгаатын гол өмнөг зорин урсна. Бодвол хэдэн жилийн өмнө ч юм энд хандгаа буг сургалан бэлчдэг байснаас хүн ард хандгаат хэмээн нэрийдээ биз. Одоо бол буг хандгаа бүхэл бутны туулааж үзэгдэхгүй болсон нь соёл иргэншил хотчлтын үр дүн. Тэнд Монголдоо ганц гэгдэх цааны бааз олон жилийн турш ажиллаж байсныг мэдэх хүмүүс нь мэдэх бах. Баячууд орд өргөөгөө барьснаас болоод цанаар гулгах газаргүй шахан болсныг дурдахын хамт 1970 оны өвөл алдар нийгэмлэгт цаны спортын тамирчин байхдаа нүдээр харсан нэгэн тохиолдлын тухай өгүүлье. Хандгаатын амны эхэнд хэдэн зуун жилийн настай удган мод сүглийн байдаг бөгөөд хүмүүс өргөл өргөж хадаг, бус ууж шүтдэг. Тус удган модны баруун өмнөр хэдэн айл, гол хөвөөлөн, хэдэн малаа адуулан эргэх 4 цагийг илээс сэргэрсний нэг нь дорж цэрэнгийнх гэгч хижээлэр их. Бид бэлтгэл сургуулийнхаа зав чөлөөгөөр тэдгээр айлуудаар орж гарч танил болцгоосон юм. Улсын аврах шалгаруулах тэмцээн ойртож бид удган модны орчмын тойрогт хурдны бэлтгэл хийж байлаа. Гэтэл дорж цэрэнгуа нэлийн согтуу морин дээр 2 тийс савлан давхиж ирв. Тэгснээ мориноосоо усран бууж ганцаанаасаа чөдрөө тайлан авч байрсаар удган мод руу гуйлан алхахад яах гэж юм бол арай удган модонд чөдөр өргөх гэж баймааргүй юм да хэмээн бид гайхах харж байлаа. Тэгтэл чөдрөөрөө удган модыг учир зүггүй ороолгоо. Муу өгөр мод минь чи тийм хид шидтэй юм бол алга болсон хідэн морийг минь олоод өгөөч. Би хит хоног осгож үхтлээ ирлээ. Чи чаддгийн бол олоод өг хэмээн амьсгаатан орилоход нүд нь улаанаар эргэлдэн амнаас нь уурс авсна. Ийхүү 10-аад минут орилж удган модыг ороолгож байснаа. Муу ядар минь өнөөдрийн дотор мордыг минь олж өгөхгүй бол маргааш нүүрс болтор шатаан. Тхүй муу хөгшин үляас гэж бөөн шүсээр нулимчгаад мортон давхиж буруусшулжин алга болов. Бидний дотор тэмцээний урд өдөр удган модон дээр ирж орой өдөш сэмхэн 5-10 төгрөг өргөж амжилттай даатгадаг нэг хүн бус байсан болохоор зарим нь айсан, зарим нь гайхсан харцаар өвгнийг харж байсан юм. Шүн дунд эд нойрондоо байх үед "Таминэ, сүйд боллоо. Баруун урдах бургасан доторх айлууд чатаж байна. Очиж туслая" гэж хэн нэг хүн хашгирах сонсогдов. Бид санд мэд ховцслон зарим нь цанаа хийж буйхэн гүйсээр очиход нэг гэр юу ч үгүй шатаж цог улааран үнс нуран буйран дээр нь бужигнаж байсан нь өвгөн дорж цэрэнгийг хааж. Гал гарах үеэр эхнэр 3 хүүхэд нь хот явсан байсанд бол азар аюул төрцсөнгүй. Орох орон ойч хаяггүй болсон дорж цэрэн эхнэр хүүхэдтэй хил дуулахаар өглөө эртлэн хот руу мордоод маргааш нь эхнэр хүүхдийн хамт тархан шар хүнийг дагуулж ирсэн нь нэртэй том лам аж. Айлын илүү гэр барьж орсон диднийд болон удган модны өмнө ширээ засаж бурхан дахил эдээ будаа өрөн бүтэн өдөр ном уншсан лам буцахтаа өглөө бүхэн цайныхаа дээжийг өргөж цагаан сарын өмнө битүүний орой эдээ шүс өргөж бай гэж дорж цэрэнд хийснийг өвгөн ёсчлон биелүүлэх босон төдийгүй
Удган модны дэрвдүр өнгөрөхдөө мориноосоо бун морио хутлан явж байхыг би нэг бис удаа харсан юм. Нэг сонин нь би тэр өдөр согтуу байсан учраас гэртээ галт хүлээгүй. Тэгэхэд ч насаараа тамхи татаагүй тул галт гарах үндэсгүй хэл баймаар. Энэ хайрхан модонд их учир байна. Сүлжиг бишрэлгүй согтуу толгой би солиорч байж гэрээ хайлуулчихлаа. Зол болоход авгаа хүүхэд ийцгүй би морь харах гэж салгаж гартал галт үрэлцээд л явчихсан гэж дорцронгоо эрүүл саруулдаа бидэнд ярьж билээ. Хол их хязгаарт гялалзан харагдах шулмынууд. Дараагаан цэнхэр хүндий гэхээр угтаалынхан ондахгүй. Тэр хүндийгээс наашаа 6 дугаар дасаг тариа баригаад гээд 1962 оноос хойш хагалж ирсэн асар том тариан талбай бий. Хаврын цагт тэр талбайгаар дүүрэн асар том шорон шуурга босож одооныхоор улаан төрөн нийслэлийн зүг оддог байж үлээ. Анх хаврын тариалан гихч зүйл ихэснээс хойш энэ газар олон сайхан аавын хүүгүүд техник мэдэхгүй улмаас зүй бусаар осолдож амнасаа алдсан гэдэг. Жишээ татхад л айдас хүрэхээр зүйлч цөөнгүй. Нэг өвгөний хөөхөд өвс пресслэгч ирсэн трактортай гэртээ хурж ирээд усанд явсан байна. Гэрээс нь холгүй эргүүлдэг худаг байж л дээ. Усанд яваад бараг цаг болсон ч хүүхэд нь ирдэггүй гин. Өгөр тэргээр 20 м яваад ирдэг газар хүүхэд нь ирэхгүй болохоор нь цагийн дараа гайхсан өвгөн дурангийн овоо хараанд тотхон харагдаж буй трактор руу шогшоод очижээ. Очоод л хөөрхийн өвгөний зүрхэн зогсож хаагдах төгсөн гэдэг. Нөгөө хүүхэд нь том савтаа усаа тракторынхаа арын гинжин дээр тавих гэж байгаад ажиллаж байсан пресслэгчийн голонд хувцаараа орооцолтон татагдаж моторын их биерүүн хамаг цогцоороо татагдан чихгэж амь тавьсан байж. Энэ эмгэнэлт явдал тун удалгүй анх очиж гарсан өвгөн эцгийнх нь аминд хүрч дам дамаа юм болсон түүхтэй. Хожим нь тэр худгийн дэргэд зөв зүгээр байж байхад л гів гинэтгэн үзэгдэж харагдахгүй трактор асаж хүн орилж бархиран "Авраач ээ, туслаач ээ" хэмээн дуудаж бусдыг айлгадаг болсон билээ. Тиймээс л айл амтаг хүртэл худаг руу ойртохоо болж нэг хэсэгтэй л усгүй газрын яршаан болж байсан тэр хайв эзүүрсэн юм. Энэ бол тариалангийн талбайд болж байсан ослоодын зөвхөн нэг жишээ. Унтаж байгаа тариа хурааж байсан компани силкэнд орж өгсөн, хавар борнон дээр сууж аваад үүргэсний улмаас тармуулууга унаж өгсөн гэдэл зах цугаас дуртахад иймэрхүү. Хожим нь хаврын тариалт ихэлсэн хойно шөнөөр ажиллаж буй трактор компани бүхээг дээр гівгэнэтхэн үцгэн шалдаг хүн гараа суучдаг. Эсвэл бүхээгт нь цус нүжээ гойжуулан орж ирээд суучдаг гэх мэтийн янз бүрийн хий үддэл гарах болсон тэдгээр ослтой холбоотой. Бурхан шашны талаарх сүшиг бишрлийн элдв асуудлыг тас хордог байсан 1970-аад оны үед ийм чулаануудтэй нүцгэн аимшигын амтан харагдлаа. Тийм ч муухай новшийн зүйл цонхоор орж ирлээ. Өсөн амирсан улаан цавтай нүцгэн хүүхэн будаа зөөдөг машины гэрэл дагаад алхаад л байна гэж ярьдаг байсан тэр бүхэнтэй холбоотой байх. Түүнээс гадна 2 дугаар тасаг болон 6 дугаар тасгийн хооронд үл мэдэгдэх гал гэрэл холоос нэг ойртож нийлж бүтэн гэрэл болсноо 3 хэсэг хуваагдан салж явдаг сонин зүйл шүн болгон шахвал харагддаг байлаа. Ялангуяа угтаалын төвийг тойроод машины гэрэл шиг тотхон тэгсэн атлаа үнчин ганц гэрэл нар зүв тойрон эргэж хондог байсныг 70, 80, 90-ад оныхон тэрч байтугай шин зууныхан ч харсан байх. Уг гэрэл номгон хэмээх хүн тавьдаг уулын ингээс эхэлж 7 тимэтийн аманд очоод ар бүлгийн хяраар дамжин ас хад сонин хангаа оргил руу хүртэл гараад ирдэг үлээ. Уг нь андуурч харсан хүнд машины гэрэл байж болно л доо. Машины гэрэл ч юм уу тракторын гэрэл сумын төвийг тойрон аль нэг айлд очихоор явж байсныг бид андуурч харсан ч байж болно. Гэхдээ л тэнд битүү асах гад их завчим гангаар хүрээлэгдсэн ас хад сонинхингаа хяраар машин байтугай танк ч авч чадахгүй гэдгийг нутгийнхан мэднэ.
Тэгэхээр сэргийл шууд л уулын оргил, хяр, жалга, гуу, талнуг хүндий дамжин явж байгаа нь ямар ч байсан машины гэрэл биш гэсэн үг. Тухайн үед түүнийг харсан хүүхэд бүрийн том хүн бүрийн цээжинд ямар нэг хэлж чадахгүй, тайлбарлаж чадахгүй зүйл орж ирээд хүмүүр л дууга хураан чивчимээгүй цааш уддаг байж үлээ. Харин 90-ад оны ихэнх үед нэгэн лам залуу уг гэрлийг хараад дашторжийн нацаг доржийн шүлэгтэй холбон холих хязгаарт гялалзан харагдах шулмын нүд хэмээн шүлгэлсэн нь нутгийн хүмүүст шууд шулмын нүд гэсэн утгаар бууж үлээ. Магадгүй шулмын нүдж байсан юм билүү? Тэр нутагт усанд зүй бусаар амьнасаа алдсан хүмүүсийн сүнс тийхүү гүйж авдаг ч юм билүү? Эсвэл нутаг усны лусын эзэн онго сахиусныхаа гэрлийг тийхүү тусгадагч байсан юм билүү хэмэтлээ. За баярлалаа өнөөдөр хамт байсан сонсогчдоо. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар эргэн баяртайгаар уулзцгаая. Хурай ширэг бүвэ.